Сайн байцгаана уу бүгдэнд нойроо минь. За Автландын 2 дугаар салбар Ярамгийн Horse Auto Expo-гийн 3 давхар B1 давхарт манайх байрлаж байгаа. Тэгээ та бүхэндээ бэлэн байгаа автомашинуудаа танилцуулъя. Та бүхэн сонирхсан автомашин дээр асуугаад бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно. За энд 2025 оны цоошин Land Cruiser 300 GXR загвар байна. За 4000 мотортой, за боронктой, цагаан шараас салаантай. За үнийн хувьд бол 243 сая гэж байна. За энэ болохоор хар өнгөтэй байна. Хар өнгөтэй Land Cruiser 300 GXR байна. 4000 мотортой. Үнийн хувьд бол 235 сая гэж байгаа. 235 сая. За ижлээд 2025 оны бас цоошин Land Cruiser 300 VX байна. 3500 мотортой, твин турбо, уршаа 10 гараатай, хар өнгөтэй, цагаан шараас салаантай. Үнийн хувьд бол бензин хөдөлгөөртэй. Үнийн хувьд бол 345 сая. За энд Японы стандартын Land Cruiser 300 гэж байна. AX загвар. За дилерийн VX-тэй ижилхэн гэсэн үг. 23 оны 3000 км явсан. За үнийн хувьд бол 238 сая гэж байна. За энд 25 оны цоошин Land Cruiser 300 GXR байна. Дизель хөдөлгөөртэй, дизель автомат, 3400 мотортой, твин турбо, уршаа 10 гараатай. За цоошин нэрээ байгаа. Үнийн хувьд бол 260 сая гэж байгаа шүү. 260 сая. За энд 2024 оны бас Land Cruiser 300 VX загвар байж байна. VX 3400 мотортой, твин турбо, уршаа 10 гараатай, дизель хөдөлгөөртэй, бүтэн хамгаалтын хуулгатай. За 17000 км явж байгаа 24 оны дизель VX байна. Үнийн хувьд бол 175 сая гэж байгаа шүү. 175 сая. За Батуг баг сайн байна уу? За энд 2018 оны Land Cruiser 200 байна. Land Cruiser 200 гэнэ. Land Cruiser 76. За V8 мотортой, 4500 мотортой, дизель механик. За Land Cruiser 76 тоногийн та бүхэн харж байгаа энэ V8 учраас бас арай жоохон илүү үнэтэй байгаа. За тэгээ RB, Oldman, Breed гэж ерөөдөө 76-д хийхстэй бүх тоногнууд бол хийгдсэн байна. Үнийн хувьд 165 сая гэж байгаа шүү. 18 оных дизель V8 хөдөлгөөртэй. За энэ болохоор 79 байж гин. Цоошин 79 2025 оных 2025 оных цоошин нэрээ байж байгаа. 4200 дизель механик Land Cruiser 79 пикап. За үнийн хувьд бол 135 сая гэж байгаа нүүтийн баримттайгаа. А дизель VX 275 сая шүү. Уучлаарай буруу хэлсэн байх шүү. 275 сая шүү. Дизель VX 300. За Land Cruiser 200-уудыг та бүхэндээ танилцуулъя. За энд 2018 оны Японы стандартын Land Cruiser 200 байна. Японоос орж ирсэн гален бичгтэйгээ байгаа ZX загвар байна. Одоо манайхны хэлдгээр VX R-тай ижилхэн гэсэн дилерийнхаар орж ирдгээр кузов өргөчтэй, цагаан өнгөтэй, бор салаантай. За одоо манайхны хэлдгээр full option загвар. 4600 мотортой бензин V8 18 оных сая Японоос орж ирсэн гален бичгтэйгээ байгаа. За үнийн хувьд бол 215 сая гэж байгаа шүү. 215 сая. За энэ болохоор 2018 оных бас Японы стандартын 200. За 25 онд орж ирсэн бензин Японоос яг ийм дугуйтайгаа ирсэн. За тэгээд даун суудалтай AX загвар байгаа. Үнийн хувьд бол 188 сая гэж байгаа. 188 сая. За энд 2013 оны Land Cruiser 200 13 оных 13 онд орж ирсэн. За 4600 мотортой бензин V8 VX High загвар байгаа. За Oldman-ийн амортизатортай, Ozy-гийн обууттай, за Maxxis-ийн өвлийн дугуйтай. Энэ гоё тэрэг байгаа шүү. Үнийн хувьд бол 135 сая гэж байна. За энд 18 оны Land Cruiser 200 дизель байна. Дизель VX High загвар. За 4500 мотортой, за бор өнгөтэй, цагаан шараас салаантай. 18 оных 19 онд орж ирсэн. Үнийн хувьд бол 186 сая гэж байна. За энэ болохоор 2018 оны Land Cruiser 200 GXR гэж байна. Мөнхлөг саарл өнгөтэй, 4000 мотортой, 50000 км явсан. За Atlas-ийн амортизатор тавигдсан байгаа. Atlas-ийн
ачаа тавигдсан байгаа. Үүний хувьд бол 165 сая гэж байна. За энд 2016 оных 16 онд орж ирсэн Land Cruiser 200 байна. VX R загвар 4600 мотортой бензин V8. За үүний хувьд бол 189 сая гэж байгаа шүү. 189 сая. За бэлэн байгаа 200 300-удаа танилцууллаа. За энд Nissan Patrol Y62 байна. Nissan Patrol Y62. За 2024 оны Nissan Patrol Y62. Y62 маань одоо ингээд Y63 болоо V6 хөдөлгөөртэй болсон. За V8 5600 мотортой бензин V8 Patrol байна. За 2024 оных за 24000 км явсан. Үүний хувьд бол 245 сая гэж байна шүү. 245 сая гэж байгаа. Бүтэн хамгаалтын хуулахтай. За өвлийн дугуйтайгаа байж байгаа. За гоё том моторондоо дуртай. За тэгээд чиргүүл чирж явдаг хүмүүс. За тэгээд Patrol бол ер нь мундаг шүү дээ. 5 дахь мох бол мундаг машин. За үүний хувьд бол 245 сая. За энд нэг гоё машин ирсэн байгаа бас. 2025 онд цоо шинээр гарч ирсэн. Toyota 4Runner TRD Offroad загвар ирсэн байгаа. 2025 оных 2400 мотортой турбото TRD Offroad загвар сайн Америкаас орж ирсэн. Гэлийн бичгтэйгээ байгаа, цоош нэрээ байгаа. За үүний хувьд бол 282 сая гэж байгаа шүү. 282 сая гэж байна. За ажлаад Prado 150-д. За тэгээд Lexus-уудад дараа нь танилцуулчих. За гоё бас машинууд ирсэн байгаа. За энэ 3 давхартай байгаа машиныг танилцуулж байгаа. B1 давхарт маань RX, Harrier, за тэгээд Crown, HSI, Prius 50, 51 гэ 55 гэд бүгд бэлэн байж байгаа шүү. За энд 2023 оны Prado 150 байж байна. 2700 мотортой. За үүний хувьд бол 135 сая гэд цагаан өнгөтэй байна. За энд болохоор 23 оны бас цоошин. Одоо ер нь Prado 150-д бүгдөө тоноглолоосоо явсан километрээс хамаараад ер нь оноос хамаараад өөрөөр үнэтэй байгаа. За энд болохоор 2023 оны Prado 150 байж байна. Full option загвар манайх нийлгээр 11000 км явсан. Суудлууд хална хөрн нөгөө 360 камер лүктэй бүгдөө байна. За үүний хувьд бол 145 сая гэж юм. 145 сая. За энд болохоор 2012 оны 4000 мотортой Prado 150 байна. Энэ гэхдээ Улаанбаатарын дугаар авсан шүү. Гэхдээ ерөөсөө яваагүй. Нөгөө дугаар өгөхгүй гэхээр нь авсан. 4000 мотортой 2025 онд оржсэн. Гэлийн бичгтэйгээ байгаа. Юу, дугаар аваа зүгээр тавьсан байгаа. 4000 мотортой Prado 150 байна. Үүний хувьд бол 115 сая гэж байна. 115 сая. За Lexus 600 байгаа. Би буцаж хичээд үзүүлнэ. За энд 2011 оны Prado 150 байна. 4000 мотортой. За бас Улаанбаатар дугаартай шүү. За үүний хувьд бол 105 сая гэж байна. За энэ хоёр ихэд одоо нэг нь сахин суудалтай, нэг нь даун суудалтай, нэг нь нэг оноор арай бага. Энэ тал нь болохоор дөрвөн тал камертай, энэ нь байхгүй гэдэг ч юм уу те. Тоноглоороо бас өнүүд нь өөр байгаа гэсэн үг. За энд FJ Cruiser-ын тоноглоод унахад бас багас. Нилээн тохиромжтой автомашин 4000 мотортой зөв өрүүлтэй. Энэ бас Улаанбаатар дугаар бол авсан байгаа шүү. 2007 оных үнийн хувьд бол 85 сая гэж байгаа. 2007 оны зөв өрүүлтэй 4000 мотортой FJ Cruiser. За энд болохоор 11 оны буруу өрүүлтэй за FJ Cruiser нь бас 4000 мотортой үнийн хувьд бол 79 сая гэж байна. За энд болохоор 4000 мотортой Prado 120 гэж байна. 2007 оных за тэгээд 4000 моторт Улаанбаатар дугаар бас авсан. Үнийн хувьд бол 69 сая 500 мянга гэж байгаа шүү. За ажлаад 2020 оны Ford Raptor гэж байна. Ford Raptor хаа унжаага машин оролцуулаад болно. За зарим машин дээр бол оролцуулах боломжтой, зарим дээр бол оролцуулах боломжгүй. Тэгэхээр та манай лайв-ийн дараа дээр байгаа дугаарлаа холбогдож байгаад бас мэдээллүүдийг авч болно. Эсвэл та одоо 8905 77 33 шууд холбогдоод мэдээлэл авч болно шүү. За энд 2020 оны Ford Raptor байж байна. За энараа ардталтаа бүр ингэ кемптэй байгааз. За 20 оны 20 онд орж ирсэн 270 сая гэж байгаа. Яг энэ тоногтойгоо энэ чигээрээ 50000 км явсан Ford Raptor байгаа шүү. 3500 мотортой твин турбо уушаа 10 араатай. За ажлаад ер нь Prado манай дээр нэг 93 саяас 155 сая хооронд байгаа. За энд болохоор 22 оны Prado 150 байна. Ээжлээд ингээ 22 оных нь 145 100 одоо нөгөө Brown бор судалтаанууд бас арай үнэтэй байгаад байгаа нөгөө 70 жилийн аваар үйлдвэрлэгдсэн гэдэг. Энэ 145 сая. За энд болохоор
18 оных бас байж байна. За манайх нийлгэр бас full option загвар нөгөө 360 камертай, лүктэй, за энэ моделистэй 20 мотой, энэ 122 сая гэж байна. За энд болохоор 23 оны 23 онд орж ирсэн. 155 сая гэж байна. За энд болохоор 15 оных за үүний хувьд бол 103 сая гэд байж байна. За энд болохоор 18 оных байж байна. 117 сая гэд Prada 100 2700 мотортой. Нэг ширхэг зөв өрүүлтэй Prada 150 байгаа манай дээр. Тэр нь зогсож байна. За 2018 оны 2018 онд Toyota 5 богдоос гарсан дизель хөдөлгөөртэй 2800 мотортой дизель. Үүний хувьд бол 148 сая гэж байгаа шүү. Маш бага явсан. Зөв өрүүлтэй Prada 150 аль биесны дилер дээр бүх түүхэн байж байгаа. За энд болохоор 2013 оны Prada 150 байна. Үүний хувьд бол 91 сая гэж байна. За энд 16 он гэдэг ингээд бүх оноороо байж байгаа. Prada 150-д ерөөхдөө бол 91 саяас 155 сая хооронд байгаа шүү. Мэдээж машинууд бол бүх үйлчлэгнүүд бол хийгдсэн байгаа. За энэ болохоор манай Автоланд компани оруулж ирдэг аль биесны эрхтэйгээр оруулж ирдэг Kai брэнд байна. Манай 22 оноос хойш оруулж ирж байгаа. Kai X3 Pro загвар маань зогсож байна. Үүний хувьд бол 59 саяар зарагдаж байгаа. Хүмүүс хэмжээ асуугаад байдаг. Ерөнхийдөө бол Toyota RAV4-тэй ижлэх хэмжээтэй бам бензин хөдөлгөөртэй машин байгаа шүү. Kai Mongolia гэдээ ороод үзэж болно. За манайх одоохондоо 800 ширхгийг бол зарсан байлээ. За энд Lexus NX 250. Lexus NX 250 2022 оных. За 2500 мотортой дан бензин хөдөлгөөртэй 4 дугаар хөтлөгчтэй. За Lexus-ийн аль биесны дилер Lexus мөнх хадаагаас гарсан машин байгаа. Үүний хувьд бол 175 сая гэж байна. 175 сая. Энэ дараа бас нэг гой сонирхолтой машин байна. Nissan Pathfinder. Nissan Pathfinder гэдэг нэг юм бандгар машин байдаг шүү дээ. За тэрний хараа цоошин загвар нь 2025 оных цоошин нэрээр ирсэн байгаа. 7 оны судалтай. Одоо BMW X7-тай ижлэх юм нэлээд том Highlander-аас том болчихж байгаа. За ийм гоё машин ирсэн байгаа. 25 оных 170 сая гэж байна. За энд 2018 оны S-класс байж байна. За үүний хувьд бол 155 сая гэж байна. За энд бас нэг S ирсэн байгаа. Үнэн гараагүй байна. За энд 3 шиг Porsche байгаа. За энд 2018 оны Porsche байж байна. Америкаас орж ирсэн 168 сая. За энэ Artalt бас нэг Porsche байна. Энэ болохоор 2016 оных 17 онд Porsche-гийн аль биесны дилерээс гарсан Porsche Macan 32,000 км л явсан Macan байгаа. За тэгээд дилер дээр бүх түүхэн байж байгаа. Үүний хувьд бол 130 сая гэж байна. За энд бас 22 оны Porsche Macan байж байна. Үүний хувьд бол 220 сая гэж байгаа. 22 оны Porsche Macan аль биесны дилерийнхаа баталгаатайгаа байгаа. За ажлаад бүгдөө Lexus үзье. Lexus 600 үзье гэсэн хүн байвал. За энд манад дунд амтай 572 шиг байгаа. Lexus 570 5700 мотортой бензин V8. Бас гоё мотортой. За тэгээд аюулгүй байдал 5 тухай мундаг машин шүү дээ. За энэ Lexus 570 2011 оных 2012 онд орж ирсэн. Харанхтай цагаан шаргал салонтой. За үүний хувьд бол 105 сая гэж байгаа. 105 сая. За энд 13 оны 570 байна. 13 оных 13 онд орж ирсэн. Яг ижилхэн. За гэхдээ яг энэ экосистемтэй болчихоо гэрэл нүүрэн дээр өөрчлөлт байгаа. Моторн дээр бол өөрчлөлт байхгүй. За үүний хувьд бол 135 сая гэж байна. 135 сая. За энэ дараа нэг гоё сонирхолтой машин ирсэн. Lexus GX 460. За Lexus 460 Америкт алдартай тий. За хэтэрхий том биш, жижигхэн биш, унтад амар гоё эвтэйхэн 4600 мотортой бензин V8 2020 оны GX 460. За үүний хувьд бол 205 сая гэж байгаа. 27000 майл явсан. Америкаас орж ирсэн галийн бичгтэйгээ байж байгаа юм гоё хар саарлан өнгөтэй. Бор хүрэн салонтой. За энэ GX 460-ийн дараагийн загвар GX 550. Сая 24 онд цоошноор гарч ирсэн. GX 550 Америкаас орж ирсэн. 24 оны 12 сард үйлдвэрлэсэн 25 оны загвар 3500 мотортой твин турбо уршаа 10 араатай GX 550 хар өнгөтэй хар салонтой. Сая Америкаас орж ирсэн галийн бичгтэйгээ байгаа. Үүний хувьд бол 389 сая гэж байгаа шүү. 389 сая. За Lexus 600. За яг нааталт бол улаан өнгө хар өнгөтэй F Sport загварч байна. 2025 оны F Sport. За тэгээ улаан салонтой.
Lexus 600 F Sport. Үүний хувьд бол 498 сая гэж байгаа шүү. 498 сая цоо шинээрээ байгаа. За энд ногоон байж гин 2024 оны 2025 онд орж ирсэн. Америкээс орж ирсэн. Сая наадмаар дугаар авцсан. 18,000 майл явсан Lexus 600 лакшери загвар. Ерөнхийдөө урбан загвар гэсэн үг. Америкаас болохоор лакшери болчихж байгаа. За тэгээд үүний хувьд бол 440 сая гэж байгаа шүү. 18,000 майл явсан. Ногоон өнгөтэй хар салаантай 18,000 майл явсан. За ижлээд 2025 оны за Lexus 600 премиум загвар нээж гин. Хүз өргөж байхгүй. Ерөнхийдөө гоё тоноглож унахад хамгийн тохиромжтой загвар. Та бүхэн обуудын харж дугуй нүртэл жижигхэн байгаад 24 оны 25 онд орж ирсэн 4,000 майл явсан. Галийн бичгтэйгээ байгаа. Үүний хувьд бол 465 сая гэж байгаа. 465 сая. За ижлээд 2024 оны 12 сард үйлдвэрлэсэн Lexus 600 урбан загвар байна. Хар өнгөтэй хар салонтой 4,000 км явсан. Бүтэн Сантекийн хамгаалтын хуулгатай. За үүний хувьд бол 465 сая гэж байгаа шүү. Маргааш бас нэг цагаан өнгөтэй F Sport бас ирнэ. За энэ бас нэг амар машин ирсэн. Тэр бол BMW XM байна. За бензин цахилгаан хосолсон XM 2024 оных цоо шинээрээ байгаа. Үүний хувьд бол 650 сая гэж байгаа шүү. Бензин цахилгаан хосолсон BMW XM гэдэг одоо BMW-гийн хамгийн бас алдартай машинуудын нэг те. XM бензин цахилгаан хосолсон XM ирсэн байгаа. За энэ Land Rover Defender байна. X загвар 2023 оных 23 онд орж ирсэн 30,000 км явж байгаа. За яг энэ тоногнууд бол нэмэлт тоногнууд бүгдөө нэмэлтээр хийгдсэн. За бүтэн хамгаалтын хуулгатай 23 онд Defender-ийн аль биесны дилерээсээ гарч ирсэн. X загвар байгаа шүү. Одоо Defender дотор одоо хамгийн өндөр тоноглолтой гэсэн үг. S, SE, HSE гэдээ байгаа. X бол хамгийн өндөр тоноглолтой байна. За үүний хувьд бол 320 сая гэж байгаа. Төлбөрийн нөхцлөөс хамаараад ярилцсан. За энэ цоош нь 2 шиг Range Rover байгаа. За нөгөө сүүлийн үед ингээ машинууд маань ирнэ тэгээд хайбрид болоод байгаа тий. За энэ одоо баг хамгийн сүүлийн 2 Range Rover V8 мотортойгоо байгаа. Дан бензин хөдөлгөөртэй байгаагаараа. За 23 оных цоо шинээрээ байгаа. Наадлынх нь V6 хөдөлгөөртэй 670 сая гэж байна. За цаадлынх нь V8 хөдөлгөөртэй 530 морины хүчтэй 4400 мотортой. Үүний хувьд бол 710 сая гэж байгаа шүү. 710 сая. За ижлээд манайх бас аль биесны дилерийн эрхтэйгээр оруулж ирж байгаа Хятадын Bao гэдэг брендийн 212 гэдэг хуучин Beijing Jeep гэдэг харин та харуул бас таньж хогтой үзэж байгаа хүмүүс бас Beijing Jeep-ийг мэддэг хүмүүс байвал аль биесны эрхтэйгээр оруулж ирж байгаа. За 2000 мотортой бензин турботой. За хамгийн гол нь хөдөө гадаа явахад хамгийн тохиромжтой машин чулаагтай. За наадлынх нь ногоон нь болохоор тоноггүй 119 сая гэж байгаа. Мэдээж аль биесээр борлуулж байгаа учраас баталгаа дээр бүгд манайх өгнө. За энэ цэнхэр нь болохоор тоногтой нэ. Одоо урд хойд төмөр гүпер, төмөр гişүүр, за Safari хоолой, амарч заатар, Atlas брендийн амарч заатар гэдэг үйлдвэр дээр нь энэ тоногнуудыг навьжид хийсэн гэсэн үг. За үүний хувьд бол 135 сая гэж байгаа. 135 сая. За энд одоо манай сүүлийн үед нөгөө борлуулалтаараа тэргүүлж байгаа нэг машин байна. Тэр бол мэдээж манай Автландын оруулж ирж байгаа Rox гэдэг брендийн автомашин байгаа. За яг уу ерөөдөө хол замыг туулах цахилгаан машин гэж нэрлэгдэж байгаа. Range Extend Rev гэдэг. За дан батарейгаараа 235 км явна. За бензин нь ерөөдөө шатаад батарейгаа цэнэглээд явнаа л гэсэн үг. За тэгээд бензин дүүрэн, банкн дүүрэн, далайн банктай банкн дүүрэн явхад ерөөдөө бол нэг 1115 км явна. Хөдөө гадаа хаашаа явах боломжтой. Хөдөө очиод цэнэглэх шаардлагагүй бензинээ хийгээд батарейг цэнэглэл яваад байна гэсэн үг. За тэгээ 210 сая, 220 сая гэсэн үнийн сонголттой байгаа. Одоо төлхөр өчч. За өнгөний сонголт цагаан өнгө дуусчлаа. Ногоон ганцхан үлдчихлээ. Гэтэ 10 сар гаргаад өнгөний сонголтууд ирнэ. За энэ болохоор Rox маань машин байж байна. За суудлууд хална хөрөн сүүлийн технологиуд бол бүгдөө байгаа. Гэтэ нөгөө нэг одоо эдийн засгт бол маш хэмнэлттэй машин. Та 8004-өөр цэнэглэл 235 км явчихж байгаа байхгүй. Тэгэхээр хот дотор унаад хөдөө явахдаа шууд явчихна. Өөрөөсөө 200 ойр гаргана. 6 өдрийн судалтай, 7 өдрийн судалтай гэсэн сонголтууд байгаа.
Энэ наалтууд нь зүгээр энэ юунууд шүү. Хамгаалтын наалтууд шүү. Дээд тэр чигээр хар гэсэн үг. За ийм гоё машин байгаа шүү. Ирээд бас сонирхоод үзээрэй. За энд болохоор бас хятадын Jelly, Volvo хамтарсан. Одоо Zeekr гэдэг идэг шүү дээ. Одоо баг Zeekr-ийн л том нь гэх юм уу да? Let's Go гэдэг. За ийм гоё бас тансаг зэрэглэлийн бензин цахилгаан хосолсон автомашин ирсэн байгаа. За хятадтай бол одоо нөгөө өстө бүүн болж байгаа машин юм байлээ. За дан батарейгаараа ерөөхдөө бол 230 км явчихна. Бензинтэйгээ нийлээд 1200-300 явчихна. За тэгээд 6 оны судалтай. За ийм гоё машин ирсэн байгаа шүү. Ер нь тэгээд одоо бүгдөө хайбрид руу шилжиж байна. Одоо Land Cruiser 300 маань хүртэл одоо ингээд хайбрид гараад ирж байна. Эх оноос 600 ч 700 болоод хайбрид болоод ирсэн байгаа. За үүний хувьд бол 250 сая гэж байгаа шүү. 250 сая. За энэ машин байна. За энэ болохоор BYD Mercedes-Benz-тэй хамтраад ерөнхийдөө одоо тансаг зэрэглэн гэдэг ч юм уу тийм машин гаргасан юм байлээ. Ер нь BYD-гийн Denza D9 гэж загвар хийж байна. За манай яг Alphard-тай яг ижилхэн байгаа. За тэгээд бензин цахилгаан хосолсон plug-in hybrid. Одоо plug-in hybrid одоо Purus-тэй ижилхэн гэсэн үг юм уу? Дан батарейгаараа бол Purus 35-тай ижилхэн 145 км явна. Бензинтэйгээ нийлээд ерөнхийдөө 1100 хавцаа явна. Үүний хувьд бол 215 сая гэж байгаа шүү. 215 сая. За энэ тэгээд бас BYD-гийн маань бас энэ Denza N9 гэж загвар юм. 7 оны судалтай. Энэ бүр хажуудлаар хөндлөн мөндлөлийн хувьд юм бэл амар ухаантай. Одоо ингээд хаалган дээр нь дарангуутал хаалган өөрөө онгоон торомзог гიშгэр бүх хаалганууд хаагдана. Бас бензин цахилгаан хосолсон plug-in hybrid. Өөрөө онгоч. Хинч байх гоо өөрөө онгож байгаа. За нэг юм гоё бас машин ирсэн байгаа. Та бүхэн бас бензин цахилгаан хосолсон машин сонирхчвал бас ирээд сонирхоод үзээрэй. Denza D9 гэсэн машин ирсэн байгаа. За дахиад дараагийн хэсэг рүү очие. Манай Б1 давхар ерөөхдөө жижиг машинууд маань байж байгаа. Манайх бас жижиг машинуудаа борлуулж байгаа шүү. За одоо нөгөө нэг хүн болгоны асуугаад байгаа машин дээр очие. Ямар машин бэ гэхээр хятадын BYD брендийн Leopard 8, Leopard 5 ирсэн байгаа манай дээр. За Leopard 5 цагаан өнгөтэй, саарл өнгөтэй байгаа. За үүний хувьд бол 165 сая гэж байгаа. 165 саяар. BYD Leopard-ийн ультра загвар шүү. Ультра загвар нь за бас 3 4 төрөл байгаад байгаа. За энд болохоор Leopard 8 нь байж байна. Leopard 8 нь болохоор 235 сая гэж байгаа. Deluxe гэж загвар нь байж байгаа. Манай дээр бэлэн худалдаалагдж байгаа. За манай Автоланд компани оруулж ирдэг хятадын GMC гэх брэнд байгаа. За GMC компани Ford-тай хамтраад Dado гэдэг автомашин. Ерөнхийдөө бол New Avenue гэдэг нэртэй. За машин байгаа. 2300 мотортой EcoBoost, бензин автомат. За үүний хувьд бол 155 саяар борлуулагдж байгаа. Та бүхэн харуул яг Ford Ranger-тэй яг ижилхэн байгаа. Тэр нь яг Ford Ranger-тэй 2300 мотортой EcoBoost гэдэг чинь одоо Ford-ийн мотор шүү дээ. Одоо Mazda-ны шүүрэн ч гэсэн Mustang-тай ижилхэн гэдэг ч юм уу те. Тийм байгаа байхгүй юу? За тэгээд хамгийн гол юм нь болохоор үйлдвэрийн тоногтой. За үйлдвэрээсээ одоо Goodrich-ийн K2 дугуй, Cayman-ийн нөгөө зөөлөн хатгаа тохиролдог амортизатор, за урд хойд RB-ийн төмөр гişгүүр, Cooper гişгүүр, Lipoto өдр хойно RB-ийн майхан гэдэг. Ерөөсөө хөдөө явахад унаад явахад хамгийн тохиромжтой машин. Бас нөгөө Raptor эдэр шиг анхаагаад авахгүй. За тэгээд манай Автоланд оруулж ирж байгаа учраас засвар үйлчлэгийг бүгд манайх хийн. Үүний хувьд бол 155 сая гэж байгаа шүү. 155 сая. За тэнд бас нэг одоо танк гэж яриад байгаа шүү. Great Wall брендийн танк 500, танк 300 гэдээ яригдаад байгаа. За манай дээр танк 500, 300 хаваал гэж яригдаад байгаа. Хаваал байж гэн тоноглсон. За ерөнхийдөө нэг 35 саяын тоног хийцэн байгаа машин. За үүний хувьд бол 169 сая гэж байгаа. Хаваал H9 загвар манай дээр бэлэн худалдаалагдж байгаа шүү. Та бүхэн бас манай дээр байгаа автомашинууд дээр унжаага машинаа оролцуулаад авах боломжтой. За тэгээд мэдээж хамгийн бага хүү хамгийн урт хугацаатай бас банк болон банксуудын лизингүүдээр авах боломжтой байгаа.
Манай B1 давхарт болохоор Toyota HS тэ Crown юу RX Harrier гэд жижиг Японоос орж ирээд баг 10 жил зарж байгаа автомашин бүгдөө тэнд байж байгаа шүү. Бас ирээд сонирхоод үзээрэй. Би шууд B1 рүү орохоор сүлжээ унах гэдэг. За тэгээд сонирхсан машин байвал дээр байгаа дугаарууд руу энэ лайв хийж байгаа пэйж рүү ороод дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой байгаа. За яг лайв хийж байгаа салбар маань болохоор Ярамгийн Horse Motors-ын 3 давхарт B1 давхарт 2 давхарт манай Автландын автомашинууд байрлаж байгаа. За манай 1-р салбар дээр болохоор манай Rox брендийн шоурум маань байж байгаа. За манай Автланд Offroad гэдэг тоногны брэндүүд байгаа тий. Тоногны брэндүүдийн маань Y Plus брендийн тоногнууд бас байгаа. Бас Автландын сервис нээгдсэн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн машиндаа үйлчлэгээ хийлгэж байгаа бол манай бас сервисээр бас ирж үйлчлүүлэх боломжтой. За бас нэг гоё ололт амжилт гэвэл манай дээр одоо амортизаторуудын сервисийг хийж байгаа. Одоо King ч юм уу тий, Fox ч юм уу тий. Одоо ямар амортизаторуудын таны Монголд нөгөө сервисийг хийх боломжгүй амортизаторуудын нөгөө үнэтэй амортизаторуудын маань сервисийн дахиад шинэ амортизатор авах шаардлагагүй. Амортизаторуудынхаа бас сервисийг хийдэг болж байгаа шүү манайх. Тэгэхээр та бүхэн бас яг юу амортизатораа солих байгаа хүмүүсээ бас амортизаторынхаа сервисийг хийх боломжтой болсон байгаа. За тэгээд лайвта маань хамт байсан баярлалаа. Машин авах гэж байвал манайхаар ороод гараарай. Баярлалаа баяртай. Жолооч нараа автомашин барьж явахдаа замын хөдөлгөөнд оролцож байхдаа утсаа бага оролдоорой. Баярлалаа баяртай.